Одоо Тотко ажилласаа тараад иртэл надад яг 1 цаг байна. Тэр 1 цаг дотор юу гэсэн үг вэ гэхээр яг хоол хийх ганцхан цаг байгаа гэсэн үг. Тэгтээ гэрд төмс туссан, луун туссан, мах будаанаас өрн байхгүй. Тэгэхээр би Tesco ороод юм аваад тэгээд ороод хоол хийгээд чамайг ирэхээс өмнө хоол хийж амжих нь яах нь вэ? Ихтэй штэ би чиний захисан энэ йога мат чи авцсан. Эний чинь л хайж байгаа дудлаа. Тэгээд тэрнээс гадна би бас визний юмыг бэлдээд сургууль дээр хаяг ноёо солиулаад тэгээд хийлж мэлээд сканерч тэгсээр хагаад өрөөдсөн шүү заа. Бид хоёр гэрийнхээ гадаа дуугаа цойжилдаг байхгүй юу? Цойжилдаг шонгийнх маань ингээд тойруулаад ногоо юм барьсан байна. Тэг ингээд дуугаа цойжилж чадахгүй. Энэ болохоор уг нь Тоткогийн шон байхгүй юу? Тоткогийн дуугаа цойжилдаг. Энд л цойжилчихвас минийхээ ингээд тойруулаад цойжилж болохгүй болгоцсон баг. Тэгээ яг тэгтээ энэ ногоо маах юм лөө. Хадаа доллараа цах мана. Манай гэр энэ айн биш тэр манай гэр зар манай питерийн цог. Дэлгүүр ороод төмс луун чинжүү өнтер аваад л байсан чинь махаас дуусчихсан байсан байна. Гэрээгээ мэдээг одоо ингээд татсан махаар орлуулад хамтруулаад хэлэхээс төмс юм болсон. Өнөөдөр шалсан хуурсан хоол иднэ. Өчигдөр гоё шүл хийж өгсөн. Энэ будаагч чинь эрхээс өмнө хоолоо хийж амжих юмдаа байгаа байхаа. Класс юм гоё. Арц авчирсан. Гонёролж байна. Хатаасан арц чөтгөргөнтэй. Зөв чөтгөргөнтэй арц нь бүх насныханд зориулагдсан бөгөөд ханаад том уу дархлаа суларсан үед уухад нэн тохиромжтой. Насны сэргийлтийн эсрэг гэрүүл мэндийн бүтээгдэхүүн гинэ. Шин чихэр жоох орц юм заа яах вэ? Яг хавар болж байгаа үед дархлаагаа дэмжиж зөв арц авнаа. Реклам шиг болчихсон юм. Зя хоол хийх. Нэг цаг чинь бүр хангалттай юм байна хоол хийчихэд. Нэг ажиллагаатай хоол ш. Дуртай соусын нарилсан, хоолын аяглал тавьсан, эрэхтэн бэлэн. Би өөр хоол идэхгүй. Миний зорилго туурах. Тэгээ өөрийгөө янзлая да. Жижигхэн өрөө маань айгу хурдан дэлбэрнэ. Өөрийгөө цэвэрлээд шолоор чад сайхан захиад байсан йога матрасыг нь гоё дэлгээ тавьчлаа. Энэ тэгээд яг йога матрасныхаа үргээр байх нь хевсний үрэг гүйцэтгэх нь харъя. Би ч нөгөө чухам яарад байгаагүй юу? Алтлаас харуул зүгээр. Хэвээ ганцхан цаг байна. Гэл хоолоо хиймээ хэвээ нэрээ. Гэл яарад исэн чинь
Нөгөөх мань залгсан аа. Арай жоохон очих болов байна. Маргааш бильярдны тэмцээнтэй бэлтгэл хийж агаад тэгээд нэг 2-3 бильярд зогчоод ирэх гинэ. Би нэр өөрөө хоол идэхгүй байгаа. Ингээ хоолыг аяглаа тавьсан. Өөрөө хоол идэхгүй. Яад гэл турах гэж байгаа. Өглөө болгон босч түүн гэдэг зорилго тавьсан уг нь. Тэгээд ийм л юм арайдээ. Тэгээд өглөө болгон босч хүүнгээ зорилго тавьсан 8 хоногийн өмнө дааж одоо тэрнээс 3% л өглөө босчихгүйсэн 5 гүйгөө. Тэгээд одоо эртэл ямар хийх юмгүй юм биш. Хичээлээ нэ. Яа гэ дахиад шинээр хэл даав нь эхлээ сонссонгүй. За. Шүтээ харуулчих. Шүтээ нэг харъя. Том ингээ уруулаад ээжлүүлээч. Гараараа уруулаад ээжлүүл дээ. Тэгээ одоо камер руу харуул да. Ой, урагч юм те. Тэг чинь дээдлэх нь ургаж байгаа юм уу? Найз одоо чи шүдээ сайн гохгүй л одоо дахиж шүдэж унчих юм бол урахгүй шүү дээ. Урах юм бол унахгүй шүү дээ. Гэж хэлээ. Тий. Шүдэж унах юм бол урахгүй. Ер нь тэгээд төгсөл л байгаа. Пойнтнууд мөн л байгаа зү. Одоо дахиж энэ ургасан шүднэж унчих юм бол дахиж урахгүй шүү дээ. Ер нь за тийм байна. Тэгэхээр би буруу яриаггүй гэсэн үг. Нэ. Ой байна уу чи сонсож байна ирхсээ. Чи битэрийг тооцгоо л доо. Ой байна уу. Хүч нэг Google-тэйгээ болоо хой. Юу ярьж илээ би? Шүд ярьжсэн. Шүдээ сайн угааж байгаа юу? Яг угаагаараа, сайн зүг угаагаараа. Өдөрт хэд угааж байна? Хэд өдөрт нэг угааж байна? Авшгаа. Тэгтээ миний шүдчээс чамаагууд бол самаагууд ич байгаа юм. Тийм ээ, тийм. Яг мэдж байгаа л яг өнгөр тогтоомт нь очдог. Мэдэрч байгаа л. Ой байна уу энэ жагааг хараа ирхсээ. Имэн байгаа мó? Имэн явцсан уу? Явах гэж байна. Тэгэ үлэхгүй. Худлаа яриад байгаа ч. 30 паунд төлнө. Тэгэхээр дизель машинтай байх нь Одоо нэг 2-3 жилийн өмнө чинь Audi, BMW юу гэдэг бүгд чинь нөгөө emission тестээр бүгд нөгөө бодлого гаргасан юм ба шүү дээ. Одоо барыг дизель чинь байгаль орчин дээлтэй мэлтэйгээд. за. Тэгээд дизель машин багталж юм уу? Тийм. Тэгсэн чинь нөгөөх нь буруу болцсон. Одоо тэгэн гот дизель машин хотын төв рүү орох юм бол цаг тутамд 15-ыг авдаг. Байсан чинь юу яадаг байсан гинэ. Өглөө 8-аас 7 цагийн
орой 4-ийн хооронд хотын төврөө орохгүй ч юм уу тий. Орох юм бол 15 паунд төлдөг мөлдөг ч юм уу тий. Тэгдэг байсан гинэ. Тэгэж одоо болохоор ерөөсөө ороодох нь хоригдсон. Өглөө тэдээс ч тийд биш ер нь орохгүй. Гэдэг болсон гинэ. Тэгээд ер нь дизель механик байх юм бол юу төлөх мөнгө нь хамаагүй бага байдیں۔ Гинэ. Тэгээд энд чинь нөгөө хүмүүс амар механик машин унаад байдаг нь иншүрэнс юу дээр баг төлдөг гинэ. Road tax юу ч юм уу бага амар их механик машинтай тий. Тэгээ амар баг төлдөг гинэ. Тэгээд highway дээр чи механик машинтай хурд хэтрүүлэх юм бол шууд жолооны өмнөхөө хураалгана. Чи автомат машинтай хурд хэтрүүлэх юм бол торгуул төлнө. Тийм үү? Амар сэндэгдэг гэдэг юм. Сэний тий. Тэгээд тэрийг болохоор ингэж тайлбарлаад лээ. Үн ч юм уу бодлоо ч юм уу нэг цуг ажиллах хавтаар ярьсан. Тэгсэн чинь нөгөө механик машинтай явж байгаа тоормслох юм бол одоо чинь арай холоор удаан зогсох болохоор тийч шууд жолооны өмнөхийг хураадаг юм уу гэж бодоод байгаа. Тэгээ автомат машин болохоор арай богинохон одоо чи хоёр машин хоёулаа 100 км цагаар уртаа явж илаа гэж бодоход тоормслоход нэг нь 20 м-ийн дотор зогсдог, нэг нь 15 м-ийн дотор зогсдог ч юм уу. Тэгэхээр автомат нь арай ойрхон зогсдог юм болов уу гэж бодоод байгаа. Тийм учраас тийм бодлоо. Тэгээ одоо чиний моторын одоо моторын хэмжээ чинь томрно шүү дээ. Тэгэхээр адилхан нөгөө төлөх такс чигсээ явчихна. Хайбрид болоод ирэх юм бол бас багасаа явчихна. Нөгөө машин болгон чинь нөгөө E22, E-TT гэдэг уусаа нэг тийм эмишний нөгөө ялгах бодис ялгаруулалтын юутай байд юм ба шүү дээ. Тий, ялгаруулж байгаа эмишнийхаа хэмжээгээр дотор нь машинда төлөх дотор нь нэлээд явчих. Тэгээ одоо нэг цахилгаан машинууд чинь юуныхаа төлөлт хамаагүй бага байлаа юм байна. Тэнд айгүй их дизель явах юм аа. Дизель чинь гэхдээ дизель одоо дизель машины дотор бүр 3% үнэтэй шүү дээ. Юугаа бодвол бензинээ бодвол. Тэгээ road tax эднэр нь 30 паунд гэдэг аахгүй. Жилдээ 30 паунд. Тэрэндээ юм уу? Би юу одоо харна. Одоо ингэ ийм жижиг тэргүүд байгаа. Ийм жижиг тэрэг чинь Америк Канадад ер нь дизель машиныг зөвхөн пикап болон нөгөө нэг semi truck-нууд чинь том машинууд чинь дандаа дизель байдаг. Бусд нь ер нь бензин. Тэглээ чи ер нь баг ихэнх нь автомат те. Нэг механик машин баг л ер нь яахгүй дээ. Тэгсэн чинь энд чинь эсрэгээр жижиг машинууд нь хүртэл механик тэгсэн юм нэ дизель. Би одоо жижиг дизель гэхээр юу сони ингэдсэн чинь нэрнгэс тийм юм байна. Хүнд машин хараад хэд гэж ингээ хадсан чинь нэрнгэс айгүйх дизель юм байна. Хоёлаа Аляскатай хахад бас нэг юу те нэг машинтай хүн байвал ядуу. Аляскад 100 том машин унж ивэл ядуу. Өвөл жижиг машин унж ивэл ядуу гэдэг шиг. Улирлаараа машинаас өлдөг. Би яг одоо ядуу чаашин. Бас машин байгаад байгаа юм тий. Зүгээр л тэгж л яддаг байсан. Нэг баярлалцаа пив авцаа явж зүрчин хурдан гიშгүй. Бүтэн сайнны өглөө пив аваад. Одоо нөө пив ууж байгаа төлмөө үзэн л тээ. Нэр гардаг гэсэн. Өнгөрсөн хоногт интернэшнл олон улсын тоглолтууд болж байгаа дууссан гэсэн. Миний юунд яасан ш. Мэйлэнд 25 паундаас 25 паундаас дээшээ худалдаа авалт хийх болгонд суглаанд оролцоорой гэсэн. Юуны суглаа? Энэ эмгтээчүүд энэ талаар болох ч юм уу? Тэрний тийм HSBC-гээс тэгвэл дандаа худалдаа авалт хийх нь шүү дээ. Би ч ямар мөнгө нөхөж чи. Тэгэхээр би одоо төлөе гэж хэлэх гэж байна. Би төлөё гэж хэлэх гэж байна. Тэгэхээр хоёр үний билет нэлээд өгнө гэсэн. Хаана болох гэсэн лээ. Мэдгүй шүү дээ. Герман гэх юм. Ёстой мэдгүй. Өөр сенс хаа. Өөр ч тийм сонирхол батлаа. Долоо нэг өнгөрсөн хүнсээ зөвлөсөн. Нөгөө Канадад ч одоо L license авангуудаа хажуудалтаа нөгөө 21-ээс дээш насны жолоо барих эрхтэй хүнийг суулгаад 1 жил практис хийсний дараа шалгалтаа өгөөд энэ L гэсэн тэмдэглээ авдсан шүү дээ. Тий.
Энд болохоор Ээлж ээлж гэсэн тэмдэгтэйгаа явж байгаа өөрийгөө бэлэн гэх юм бол 7 хоногийн дараа ч гэсэн шууд шалгалт өгч болдог гэж байна. Тийм үү? Харин тийм гэж юм. Одоо чинь би уул нь Канада үнэмлэхээ солилцсон бол Канада үнэмлэх маань юу байсан бол хүчинтэй байсан бол яах байсан гинэ. Жолооны үнэмлэх Монголоос их юм шиг. Тийм ээ. Хэрэг хүчинтэй байсан бол энэ дээрээ шууд ингийн өмнөх авчих юм уу? Шууд солиодог ш. Канадын Америкийн үнэмлэхийн хүчинтэй биш. Канадын үнэмлэх хүчинтэй байдаг гинэ. Канадад ч нөгөө өнөө ихчтэй улс. Нэг гатантай. Тийм нэг гатантай. Тийм учраас шууд солиод өгчдөг гинэ. Тэгтээ одоо чи би Монголын үнэлэхээр энд аавна гэсэн чи эхлээд би юу тесттэй онлайнаар тесттэй өгөөд онлайнаар биш ямар ч нөгөө дөрмийн тесттэй өгөөд дөрмийн шалгалтаа өгсөй дараа одоо нөгөө ээлээ аваад хүнтэй машин барьж агаад болох юм бэ нэгэн гутаа тэгээд нөгөө дараа нь мөнгө өгөөд тэгээ шалгалтаа аваад амар ядаргатай. Яг л ин Канадаас ядаргатай л шүү дээ. Чи гэхдээ Канадад чинь би болохоор шууд Америкаар солилцсон шүү дээ. Америк ч хүчинтэй байсан билүү. Тэрнээс монголчуудын хувьд бол бас амар ядаргатай. Гээл юу юм уу гэж бас явдаг шүү дээ. Тэгтээ. Яг тэгээд шинэ жолооны үнэлэхтэй байх юм бол нөгөө ийш тийш зугаалахад машин хөслөд явчихгүй бол одоо трейнер ийш тийш явна гэхэр чи амар үнэтэй. Тийм, уг нь ийш тийш явахтаа уг нь машин хөслөд явчихвал. Тэгээ амар дотор машин дотор юмнуудаа тавьчихна. Энд яг чи уг нь тэгээ явчихвал. Нөгөө цуг ажиллах ах маань юм зааж өгöөл лээ. Одоо чинь тэр хотыг үзийгээл дунд нь нөгөө цэцлэнгийн байшаа авчих. Тэгэн гутаа нэг хотоо үзчихээ дараагийн хот явах замдаа нөгөө цэцлэнгийн байшин дээр хоноод бассейн тэнцэнэ амарч агаад тэгээ дараагийн хот руугаа яваад тэгээ явчих юм бол хамаагүй гайгүй байдаг. Эртнээс тийм купон зөвлөж агаад авчвал хамаагүй амар байдаг гэж ярьчлаа. Хизээч амрах гад байна. Хизээ. Ямар мөнгөөрөө. Харин тийм. Унаач пауз. Яг ш. Яриад байгаа. Гар даарч. Тийм за бай дараа яри.